За түүнээрээ олон улсын хүүхдийн эрхийн хамгаалалт өдрийн мэндийг дэвшүүлээд ээлжлэг сургамж төвлөхөө ярьж өгье. За нэг тариачин ийм ширүү урсгалтай голын дэрвдүүр явж байгаа. Тэгсэн нэг дайнч лам усаад ороод ирлээ шүү. Живж өгөх гэж байна. За тэгэхээр нөгөө тариачин чинь усан сэлдэг учраас усан тариаж ороод нөгөө дайнч ламыг аварчээ. За дайнч лам баярлаад агуудаа авчиад нөгөө тариачин 3 зүйл гаргаж ирж үзүүлээд нэгийг авахын санал болгосон. Гуруулаа ид шидтэй зүйл гинэ. За нэг нь зүү. За хэрвээ зүү авах юм бол та ямар ч өвчнийг амгаах ийм ид шидтэй болно. За нөгөөх нь алах. Хэрвээ алхаараа зогсох юм бол алт мөнгө эрдэнэс нь ингээд гоожоод усаа гараад ирнэ. Та маш их баян болно. За гурав дахь нь саваа. За энэ шидэт саваагаар бол савхад ямар ч дайсан, ямар ч одоо юу өөрөө нисэргүүлжсэн одоо хүнийгээ ялж дийлдэг ийм ичтэй 3 зүйлийг гаргаж ирээ. За танд би амь насын минь аварсанд баярлж байна. Та энэ 3 ичтэй зүйлээс нэгийг сонгоно уу гэж хэлжээ. За тариачин ямар ч бодлогоогоор зүүг сонгосон. За ингээд л одоо дайнч лам хэлжээ. Та жаахан бодохгүй байсан юм уу? Танд бол эд мөнгө хэрэгтэй дээ. Та бол нэлээ ядуу амьдэрдэг ийм ядуу хүн. Нөгөө талаасаа та бас саяын баячууд их мэдтэй хүмүүс таны газрыг чинь булааж авсан. Тэгэхээр танд бас магадгүй одоо саваач хэрэг болох юм билүү. Та яагаад бодохгүй байгаа юм гэж хэлжээ. За ингэсэн тариачийг хариулсан. За би бол амьдралыг сонгож байна. Эрүүл мэндгүйгээр ямар ч ид баялаг, ямар ч одоо их мэдл байгаад нэмэргүй. Тийм учраас би эрүүл мэндийг сонгож байна гэж хэлсэн. За тэгэхээр эрүүл мэндтэй хүн бол энэ ид баялыг олж болно. Их мэдтэй болж болох юм аа. Тийм учраас би миний сонголт ямар одоо хугацаа бодох санах зүйлүүгээр би ингээд зүг сонгож байгаа. За нөгөө хоёр энэ эд хөрөнгө их мэдлийг бол дандаа гай зовлон түүх одоо ингэж дагж явдаг. Харин эрүүл мэндийг бол ийм зүйл муу муухай зүйл дагдгүй маа гэж ингэж хариулсан байна. За ингэхээр дүүнэртээ юу хэлэх гээд байхээр өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн хамгаалалт баярын өдөр. За Монгол улсад нэг сая 300 мянган хүүхэд 17 наснаас доош насны хүүхдүүд байж статистик байгаа. Тэгэхээр энэ олон хүүхдүүд маань эрүүл их сайхан явах юм бол гэр бүлдээ өргөж баяр хөөргийг авчихнаа. Тийм учраас баярын өдрийг тохиолдуулж би Монголынхаа мянган үр хүүхдүүдэд залуустай эрүүл мэндийг хүсэж байгаа. Эрүүл мэнд гэж зүйл байж байгаа тохиолдолд бол эд баялаг их мэдл бол өөрөө орж ирэх юм аа гэдгийг би сургамж төвлөрөөр хэлхийг хүссэн юм аа. За ингээд дүүнэртэй аж аргал сайхан бүхнийг хүсье. Юу бүхнээс бол илүү их хүсэж байна гэхээр эрүүл мэндийг хүсэж байгаа юм шүү гэдгийг энэ сургамж төвлөрөөр хэлхийг хүсдэг. За ингээд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.